За менежмент бүлгийн бичлэг M2-ыг төлөвлөж байна. За өнөөдрийн бичлэгээр биднээс хоёр үндсэн зүйлийн тухай ярилцах болно. За нэгдүгээрт ашиг гэж юу вэ? Ашиг хаанаас ирдэг вэ гэдэг ийм асуултыг тавья. За өмнөх хичээлүүд дээр биднээс үзчихсэн арилжаачин гэдэг бол дандаа алддаг хүн биш, дандаа авдаг хүн биш. Авч алдахыг хослуулдаг хүн гэж үзсэн. Тэгэхээр арилжаачин хүн гэдэг маань авдаг алддаг хүнийг хэлнэ гэдгийг бид сайн мэдэж байгаа. За тэгвэл тэр авдаг алддаг хүний ашиг хаанаас гарч ирэх вэ гэхээр мэдээж тэр авах алдахын зөрүүгээс гарч ирнэ. Энэ хүн алдагдал үүрсэн бол бас хаанаас гарч ирэх вэ гэхээр авах алдахын зөрүүгээс нь гарч ирсэн гэдэг нь ойлгомжтой. За авснаасаа багыг алд. Тэгвэл ашиг болно. Алдснаасаа ихийг ав. Тэгвэл ашиг болно. За энэ бол та бүхэнд бүгдээрэнд нь бол ойлгомжтой тийм ээ. $5 олсон бол буцааж алдахтаа 3-ыг $5 алдсан бол буцааж авахдаа 8-ыг аваад байвал ашигтай болоод яваад байна гэсэн юм санаа. За Forex зарчмуудын маань нэг бол юм байдаг тийм ээ. Алдагдлыг баг дээр нь таслан зогсоох, ашигыг аль болох ол гүйлгээ гэсэн байдаг. За мөн нэг маш мундаг бизнесмен хэлсэн байдаг. Рискийн ашиг тал өөрөө ирдэг гэж хэлсэн байдаг тийм ээ. Тэгэхээр биднээс хамгийн гол нь энэ риск гэдэг юм дээр хамгийн их анхаарах хэрэгтэй. За ийм учраас арилжаа хийн гэдэг бол авах алдахын хооронд хийх зөв менежмент юм аа гэж Бадрах гэж хүн хэлсэн гэж байгаа юм. Яас ингэж хэлэх дуртай. За та хөдөлмөрлөөгүй, ямар нэг хөрөнгө оруулаагүй, ямар нэг риск үүрээгүй, шаналж зовоогүй, сурч мэдхийг тэмүүлээгүй, итгэж үнэмшээгүй, сахилга бат зохион байгуулалтгүй байсан, тооцоо судалгаа хийгээгүй, тууштай байгаагүй, цаг хугацаа зарцуулаагүй. Тэр газраас ашиг хараад хэрэггүй гэж байгаа. Тэгэхээр энийг сонсоод энийг уншаад тэгээд танд бол би бол тэгж бодож байна. Жишээ нь одоо биднес казиноор тоглодог шүү дээ, тий. Тэнд бол биднес энийг алийг чигээгүй лээдэг байхгүй юу? Эсвэл зүгээр нэг соглоо сугалдаг юм уу, тий. Би тиймэрхүү галзаас бол нэг тийм ашиг хүлээгээд хэрэггүй л дээ, тийм ээ. Тэгэхээр ашиг хүлээхийн тулд биднес бол бүгдийг эсрэгээр хийх хэрэгтэй байна шүү дээ, тий. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлсөн, хөрөнгө оруулсан, риск үүрсэн, шаналж зовсон, сурч мэдхийг зорьсон, итгэж үнэмшилсэн, сахилга баттай байсан, тооцоо судалгаа хийсэн, тууштай байсан, цаг хугацаа зарцуулсан энэ бүгдийн эцэст биднес ашиг гэдэг юмыг хүртэх эрхтэй болж байгаамаа гэж. За ингээд дараагийн биднээс өнөөдөр ярих ёстой зүйл бол account drawdown буюу дансаа хэд хүртэл унгах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр биднээс дөнгөж сая ашиг гэдэг юмны тухай маш ерөнхий бүдүүч юм ярьлаа шүү дээ. Тэгэхээр ашиг олохын тулд биднээс нэлээд хэдэн зүйлүүдийг хийх шаардлагатай байна. Биднээс өмнөх хичээлүүдээр үзчихсэн те биднээс өөрсдийнхөө зорилгыг тэгээд зорилгодоо хүрэх тэр арга замыг гээд биднээс тооцож ярьжсэн тийм ээ. Тэр чинь бол юу хэлээд байгаа юм гэхээр бас л биднээс ирээдүйн ашигаа тооцоод байгаа байхгүй юу? Нэлээд хэдийн юмны нэгдэл болж иж ашиг өөрөө орж ирнэ. За энэ нэлээд хэдэн зүйлүүдийн нэг нь болохоор энэ account drawdown.
сайн арилжаач болохын тулд 3-4 удаа дансаа шатаасан байх ёстой ч гэх шиг шатаадаг ч гэх шиг нэг тиймэрхүү юмнууд бол гадна дотныхан ч бичсэн байдаг. Манайхан ч хаяа тийм цохолзуулж идэг. Би бол тэрнтэй нэг санал нийлдэггүй. Би бол дансаа шатааж үзсэн. Юу ч мэдэхгүй байхдаа бол дансаа шатааж л байсан. Гэхдээ хүн болгон тийг шатааж яхаа бол алба байхгүй. Ер нь бол Forex-ыг бол би маш зөв ойлгоод энэ миний яриад байгаа тооцоо судалгаануудыг хийгээд өөрийгөө тоонд оруулаад томьёон захируулаад хийж чадах юм бол энийг бол ямар ч рискгүйгээр эхэлж болно. Ягаад гэвэл энэ бүгдийг биднес демо дээр эхлээд туршаад байгаад тодорхой үр дүнд хүрээд тэрэндээ итгэж үнэмшчээ дараа нь мөнгө рүү ордог шүү дээ. Тэгэхээр энэ account drawdown гэснийг хүртэл биднес демо дансан дээр хангалттай турших хэрэгтэй байдаг. За энэ тухай бол би энэ нэг урт зүйл бол ярихгүй. Ягаад тэгэхээр тэр Forex авилжааны нууц биш нууцаас номын 282 дугаар хуудсан дээрээс эхэлж байгаа. Тэнд бол нэлээд дэлгэрэнгүй бичсэн байгаа учраас тэрийг та бүхэн маш сайн магадлан унших хэрэгтэй шүү гэдгийг харин хэлье. За ингээд цаашаа явъя. За энэ миний дөнгөсөө ярьжсэн хүснэгт байна те. Биднээс ирээдүгээ ингэж зурж харж ирсэн. Зорилгоо тодорхойлох зорилгодоо яаж хүрэх үү гэдэг ийм хүснэгт тавиад биднээс ярьжсэн. Тэгэхээр энэ хүснэгт энэ тооцоолол бүх юм чинь бол биднээсийн сэтгэл зүй, биднээсийн үйл ажиллагааг дээр ашиг гэдэг юм руу чиглүүлээ л. Ямар ч одоо баримжаагүйгээр зүгээр л палцал гэсэн юм руу орох юм бол биднээс яг тийм л үр дүн хүртэн. Тийм учраас биднээс эхнээсээ их сайхан нарийн тооцоотой, томьёотой. Forex өөрөө угаасаа л тооцооны бизнес шүү дээ. Тэгэхээр сайн трейдер байна гэдэг бол сайн менежер байна, сайн нэгтлэн байна, тооцоонд их сайн хүн байна. Тэгээд томьёонд өөрийгөө захируулсан хүн байна. Тэгээд тэр томьёо чинь өөрөө ажиллана. Нэг дээр нэмэх нь 1, тэнцэх нь 2 юу гэдгийг те. Тэгж явах хэрэгтэй. За энийг би таанаас үзүүлээд өмнө нь ярьж байхдаа бол таанаас брокер данс нээгээд $2000 тэр дансандаа байршуулчлаа. Гэдэг бол энэ $2000-ыг таанаас ямар нэг хэмжээний рискэнд аваачаад тавьчлаа гэж би хэлж ирсэн тийм ээ. За энийг сануулахын тулд би энэ скриншотыг оруулж байгаа. За энэ 2000 биднээс данс нэгээд мөнгө хийсэн гэдэг бол тэр мөнгөө биднээс ямар нэг хэмжээний рискэнд тавьсан. За одоо харин тэр мөнгнөөс биднээс хэд хүртэл унах уу гэдэг хувь хэмжээг өөртөө тавих хэрэгтэй юм л да. Миний сая хэлсэн тэр дансаа шатаасан 3-4 шатаасан хүмүүс бол дандаа 100% хүртэл унсан гэсэн үг шүү дээ. Данс нь 0 болж исэн гэсэн үг. Тэгэхээр тэгж 0 болохгүйгээр энэ account drawdown гэсэн юм байдаг. Тэгээ энийг хүмүүс ойлгож хэрэгжилж байгаагүй учраас л дансаа нь ойлгож ирсэн. За хэд хүртэл унах вэ гэдэг асуулт байгаа юм. За номон дээр та нас уншаарай. Тэгээ өнөөдрийн энэ бичлэгтээ бас хослуулж үзээд ингээд та нас өөрсдийн хувь хэмжээгээ тогтоох. За 10%. Байж болно 20 40 50 50 40 20 10 гэд. За яг ийм тоонууд ярьдаг нөхлөрөөс миний хувьд бол 10%-аас доош байх эсвэл 50%-аас дээш байх нь ямар ч утга учиргүй зүйл болчиход байгаа юм. За ягаад би тэгж боддгоо гэхээрээс 10-аас доош гэх юм бол аюун амархан очиж зогчно. Яг зөв нэг дэндүү хаширдаг хүн байж болох юм шүү дээ тий бүр нэг яг тийм хүмүүс бол нэг 10 гэж тавиад тэгээд үзэж болох юм. Гэхдээ бол бас арилжаа хийн ашиг олно гэд бодоход бас нэг дэндүү нарийнхан байх бол бас тийм сайн үр дүн биш шүү дээ. Жишээлх юм бол
$2000 дансны ичгэл за би дансныхаа 0.1% рискэлнэ гэж үзээд байх юм бол чинь их сонирхолтой санагдах байх л та тий. Ирж байгаа ашигч бас тэр хэмжээгээр бага л ийж таарна. Яг дэндүү нэг хаширлаа нэг тийг 10% бол бас арай л бага хурдан очоод цогцолдоод авах хаа. Зүгээр 50-аас дээш бол бас утгагүй болчихж байгаа. Яг гэвэл угаасаа энэ юм болохгүй байна гэдэг нь угаас тодорчоод байхад л яваад байна гэдэг бол утгагүй байхгүй. Биднээс энэ юм болж гин үү гэдгийг л тогтоох гэж байгаа улсууд ч тийм. Тэгэхээр болохгүй байна гэдгийг мэдсээр байж цаашаа яваад байвал бас ном дээр нэг бичсэн байгаа. Тэр машина дуграад байвал биднээс асуурсанд үзүүлдэг шүү дээ. Тэгээ дугааргаал дахиад байвал дараа нь бүр том пан гэд өвдөрнө. Тэгэхээр би нэг 10-аас 50-ийн хооронд ийм тоо таанаас санал болгох гэж байгаа зүгээр. Миний хувьд бол байдаг тоо бол би ингээл 10 дээр 50-ыг нэмээд 60-ыг 2 тухайгаал яг алтан дунд чинь гаргаад 30%. 30% бол боломжийн хувь гэж бол би үздэг. Гэхдээ бол би таанасыг 30 гэж тулгаж байгаа юм биш. Таанас өөртөө л шийдэх асуудал. За, энэ 30% ямар учиртай юм бэ тий? За, энэ 30% гэдэг дээр ирээд хэдүүлээ энэ танил томьёор гон очиод байгаа. За, энэ томьёоны ард би зүгээр ийм жоохон нэмэлт хийчихсэн. Ингээд унах хувь нь одоо энэ дон дансны чинь тий. За, юуны өмнө ойлгоход хэлбэр байхах гэдэг. Дансандаа биднес 1000-ыг хийсэн гэж бодчих л да тий. 1000. За, тэгээд биднес 10%, 20%, 30%, 40% ингээд 50% гэдэг энд бол хэд хүртэл унахын гэдэг дүн. Дараагийн энэ хүснэгтэнд болохлоорээс биднес энэ хувийг зөвшөөрж байгаа бол унах дүн. За дараагийнх нь биднес хэрвээ энэчээ рисклэх хувийг 1 гэж авч үзсэн бол хичнээн арилжаа хийж болох вэ гэдэг дүн байгаа энд. Жишээлх юм бол $1000 данстай 10% хүртэл унахыг зөвшөөрсөнгүүл $100 унахыг зөвшөөрсөн гэсэн үг. Дансныхаа 1% рисклж байгаа бол 10 арилжаа хийнэ л гэсэн үг. Тэгэхээр 10 арилжаа хийгээд 5 хожиглоо тэгэл дахиад цаашаа явах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Гэтэл чиний драйв даун тулцсан байгаа байхгүй юу? Тийм учраас би 10-ыг арай л нэг тийм гээд байгаа. За 30 дээр үзэгдүүлээ. Дансандаа 1000-тай 30% хүртэл унахыг зөвшөөрсөн, $300 хүртэл унахыг зөвшөөрсөн, дансныхаа 1%-ийг рисклсэн 30 арилжаа хийнэ гэж байгаа байхгүй юу? 30 арилжаа хийхэд бол бас юмны хувь бол гарна л та. Жишээ нь эхний 10 арилжааг хийлээ. Одоо юу гэдгийг 5 байлаа. Дараагийн 10-ыг хийгээд ингээд 20 арилжаа боллоо. Тэгээ 60 40 боллоо ч гэх юм уу. 30 арилжаа хийлээ. Тэгэхэд бол дахиад 60 40 болдог ч юм уу. 30 арилжаа хийхэд бол бас арилжааны хувь хэмжээ бол бас тогтно л да. За энийг хувийг ингээд хамс ойлгосон баг. За тэгээд яг ер нь бол бас хаширлуул тийм ээ. Хаширлуул гэж байна шүү дээ. 0.5-ыг рисклж болж шүү дээ бас тооцоод. Тэгэх юм бол 60 арилжаа хийгээд үзье тий. Нөгөө нэг бүргэслэгийн зураг үзлээ би ярьжсэн санаж байна. Юмыг олон давтдаг гэдэг. Биднээс хичнээн олон давтчихэж тэр хувийг гаргаж ирнэ. Тэр хэмжээгээр л уг нь сайн л да. Гэхдээ энэ бол одоо юу гэдгийг 1%-аар рисклээд 30 арилжаа хийгээд тэгээд эхний 10-ыг хийгээд нэг дүн гаргана. Дараагийн 10-ыг хийгээд 20 арилжаан дээр нэг дүн гаргана. 30 арилжаан дээр нэг дүн гаргана. Тэгээд гурвын нэгтгээд харлаа. Эцсийн дүн 30 арилжаан дээрээс бол ерөнхийдөө харагдана. Зүгээр ямар ч сэтгүүгээр ингээд бодоод үзсэн тий. 30 арилжаанд 30 ууланд нь алдна гэж бол байхгүй. 30 ууланд нь хожино гэж бол байхгүй. Тэгээд хувь бол хангалттай бол тогтооч болно гэж бол би үздэг. Миний хувьд бол болж исэн, болсон. Одоо ч би энийг хэрэгэлдэг. Гэхдээ дахиад хэлээгүй танаас тулгаж байгаа биш. Зүгээр танаас энэ хувийг их сайн бодох хэрэгтэй. Номоо уншаад энэ бичлэг энэ яриагаа сонсоод тэгээд за би ер нь хэдэн хувийг зөвшөөрөх вэ гэдгийг өөртөө сайн бодож тунгаах хэрэгтэй.
За энэ яриад байгаа маань юунд хэрэгтэй юм бэ гэхлээрээс одоо биднээс одоо энэ зургийг та нар санаж байгаа бох те. Энийн өмнө биднээс энийг гаргаад ярьжсэн. Ингээд арилжааны цикл явдаг, алдахаар айдас томордог, авахаар шунал томордог гэд. Тэгээ айдас томорхоор арилжаанд оруулж чаддгүй, шунал томорхоор буруу үйлдэл хийлгээд дараагийн алдах цикл ороод тэгэхээр биднээс алаа хийдэг гэд ингээд ярьжсэн те. Тэгээд шуналч бай, айдсан ч бай нэг газар биднээсийг яг стоп болгож байгаа байхгүй юу? Биднээс зогсдог. Тэгвэл яагаад тэрээдрүүд үргэлжлүүлэн арилжаа хийгээд байдаг вэ гэдгийг одоо танаас ойлгож байгаа байна. Тэднээс нэг газар энэ drawdown ингээд зоодсон байдаг. Одоо энэ хар зураас. Энэ хүртэл арилжаа хийдэг. Дансныхаа 1% рисклэн 30% өнөө 30 арилжаа хийнэ л гэсэн бол 30 арилжаа хийж дуустал арилжаа яг хийдгээрээ хийсээр л байдаг. Алдчихл байдаг, хийж л байдаг, авчил байдаг, бас хийж л байдаг. Тэгээд энэ ханандаа ирж тулчаад drawdown-даа ирж тулчхад тэгээд арилжааныхаа магадлалыг эргээд гаргаад хардаг. За арилжааны магадлал гэдэг маань энэ хүснэгтний маань энэ харж байгаа нь 60-40. Тэгээд 30 арилжаа хийгээд миний арилжааны энэ аргачлалаар хийсэн арилжаа 60-40 юм байна гэдгийг гаргаад авчих юм бол биднээс нөгөө сарын яриад байгаа энэ хувийг илүү үндэслэлтэй. Энийн өмнөх бичлэгэн дээр биднээс энэ магадлал бол гарын дор байгаа. Риск бол гарын дор байгаа тийм. Харин магадлалын тухайд бол биднээс 7 боломжоос 7 хожил гэж ярьжсэн. Гэхдээ багаар бод хийгээд. Тэгэхээр энэ магадлалыг чинь ингэж гаргаж ирж байгаа байхгүй юу? Тэгээд энэ drawdown-да тултал арилжаа хийчихэд тэгээд зогсоод тэд хожлоо, тэд хожигдлоо. Өсөлт юм байна, алдагдalт юм байна. Энэ аргачлалаар, энэ маягаар цаашаа би явахад болох юм байна. Эсвэл болохгүй байна. Би ямар нэг юм засах солих хэрэгтэй юм байна гэдэг шийдвэрийг гаргадаг байхгүй юу? Тэгээд энэ туршилтыг чинь демо дансан дээр хийдэг. Тэгэхээр ингэж хийгээгүйгээсээ болоод хүмүүсүүд маань яадаг вэ гэхээр 3-4 алдчихал тэгэл за энэ биш байна. Болий гэл тэгэл болчдөг. Эсвэл нэг хэд хожчвол тэгэл за ингээл болчих юм байна гэд бодчихдаг. Тэгэж болохгүй ямар ч байсан drawdown гэдгийг тооцоод drawdown хүртлээ арилжааныхаа багахан хувийг рисклээд арилжаанд ингэж орох хэрэгтэй. Тэр хувиа гаргаж аваа тэрэндээ ихтгэл үнэмшилтэй болоод эн чин чамд 1 сар, 2 сар, 3 сар ажилласны дараа бол чи энэ хувиа нэмж болно шүү дээ. Дахиад одоо би дансныхаа 2% рисклж эхэлье гэх тээ. Энэ хувиа бас нэмж болно. Дандаа нэгээр яваад байна гэж байхгүй. За тэгээ эн чинь бол дансны үлдэгдлээс чинь хамаарад хөдөлгөөн бол орж эхэлнэ. Гэхдээ яг энэ томьёо бол яг энэ. Тэгэхээр магадгүй зарим хүн бас тэгж ойлгоод идэх. Энийг би эхлэхдээ л нэг удаа хийх юм байна гэж ойлгоод идэх. Тийм биш. Сар болгон. Чи сарын ихэнд $1000 эхлээд арилжаа хийгээд явлаа. Тэгээд дараагийн сар эхлэхэд чинь одоо юу гэдгийг 1400 болсон байна гэж бодъё те. Тэгээд 1400 болсон байлаа гэж бодоход чи дахиад 30% drawdown-а зөвшөөрөөл ордог байхгүй дараагийн сард. Тийм учраас биднээсийн арилжааны журман дээр энэ хувь бол байна. Биднээс ийм хувийн drawdown-ыг би өөртөө зөвшөөрнө гэж. Юм буруугаар эргээд уналт ороход эн чинь чамд бас бэлтгэлтэй байхгүй чи. Би бас тэд хүртэл унана. Бүх юм болохоо байхад би тэнд очиж зогсно. Тэгээд би тийм хөрөнгөөр дахиад эхлэнэ гэдэг юмнууд чинь тооцоон дээр чинь сэтгэл санаанд чинь бэлэн байж идэг. За ийм зүйл байна. За тэгэхээр та бүхэн өөрсдөө хувь хэмжээг тогтоож бодож байгаарэ гэж та бүхэн зөвлөе. За анхаарал тавьсан явдлыг баярлалаа. За заавна бодцоогоорой.